Баруун талд, зүүн талд хоёр том сайхан үйлдвэрийг ашиглалтанд оруулж байна. Ямар ч гэсэн шинжилгээний засгийн газар бүрэн их хугацаанд бие 2 станц хүнийхээ төлөө хийсэн шинжилэл байгаль орчин ногоон хөгжлийг нэн тэргүүн тавьж байгаа. Утаа гарахаа байсан. Бидний гаргасан шийдвэр зөв байж Баахан үүдний амбар хий гэж мөнгө өгсөн. Яндангийн шүүлтүр фильтр 50 гэдэг. 54 тэрбум төгрөг гэсэн тооцоо гарсан байгаа. Утаагүй зуух гэдэг нэртэй тэгээ утаа гаргадаг болгоод энэ сүүлийн үед бол одоо зүгээр утааг тойруулж улс төр хийдэг болсон. сайжруулсан шахмал төлшийг 20 жил ярьсан 200 сая доллар зарцуулсан. бид анх удаага сайжруулах төсний үйлдвэрийг байгуулсан. Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтийг эдгээр 6 өнгөөр тодорхойлдог. Үүнээс та бүхний харж байгаа улаан хөрөн өнгийн үзүүлэлт нь маш их бохирдолтой гэсэн утгыг харуулна. Хүний эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй агаарын бохирдол энэ улаан хөрөн өнгийн түвшинд өвлийн эд хүйдний саруудад өдөр бүр шахам хүрч байна. Өөрөөр хэлбэл агаарын чанар 50-аас 100 микрограмм буюу ногоон шар төвшөнд хэлбэлцэх нь хэвийн гэсэн утгыг илэрхийлдэгч харамсалтай нь 500 нэмэх гэсэн үзүүлэлт бүхий хорт утаагаар Улаанбаатарын иргэд амьсгалсаар байна. Хүрлэгийн хоногийн дундч одоо хүлцэх хэмжээ бол одоо 50 микрограмм байдаг бол одоо өнгөрсөн 7 хоногийн байдлаар бол одоо зураг төрчим 572 микрограмм хүрсэн. Агаарыг бохирдуулж байгаа 6 төрлийн бохирдуулагчаас хүний эрүүл мэндэд хамгийн аюултай нь PM2.5. За яагаад аюултай вэ гэхээр энэхүү ил маань одоо хүний үсийг хөндлөнгөөр нь 60-аас 70 дахин хуваасны тэнцэх хэмжээний юм жижигхэн хэмжээтэй байгаа гэсэн үг. PM10 тоосон цэрийн хувьд бол одоо хүлцэх хэмжээ бол одоо хоногийн дунджаар бол 100 микрограмм байдаг гэсэн бол одоо баян орчин бол одоо 607 микрограмм буюу одоо агаарын чанарын стандарт агуулмжаас 6 дахин их ингэж гарсан үзүүлэлттэй. Тэр бол 500 байтугай 1000 давж исэн тохиолдол ч байдаг. Ер нь 900 700 байрлалтай бол ялгаатай. Одоо та бүхэнд утаанаас улбаатай тун харамсалтай тон үзүүлэлтүүдийг харуулах гэж байна. Лос Анжелесийн хүүхдийн хэмжээний хийсэн судалгаагаар 2009-оос 2011 оны хооронд зөвхөн Баянгол дүүргийн хэмжээнд улирлын чанартай үр зулбалт 11-ээс 3 сард 1219 ураг өөрөө зулбсан судалгаа гарчээ. Ингэж Монголд ихэнх хэвлийд бүрэлдсэн ураг хүн бол чадалгүй эндэж байгаа нь хэн бүхний сэтгэлийг гонсойлгом харамсалтай мэдээ. Мөн ЮНИСЕФ буюу Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас хийсэн судалгаагаар үр зулбалт 3.5 дахин нэмэгджээ. Та хүртэлх настай хүүхдийн эндэгдлийн шалтгааны 2-т уушигны хадгалгаа орж байгаагч судалгаа харуулж байна. Улаанбаатар хотод амьдардаг хүүхдүүдийн уушигны ажиллагаа хөдөө амьдардаг хүүхдүүдийнхээс 40% бага ажиллагаатай байгааг судалгаа нотолжээ. Амбалтаар уртссан цагаар ажиллаж байгаа 21 цаг хүртэл хагасанд мөн 11-аас 18 цаг хүртэл ажиллаж байгаа. Энэ хугацаанд ажиллахад бол ерөнхийдөө өдөрт дандаа 80-аас 100 гарсан хүүхдүүд ачаал өндөртэй ажиллаж байгаа. Агаарын бохирдол бол насны байдлаас ялгаатайгаар үйлчилдэг. Жишээлбэл одоо бага насны хүүхэд дөнгөж төрсэн хүүхэд биднийг харахад ингээд яг бид нартай адилхан 2 гар 2 хөлтэй юм байгаа боловч уушигны хөгжил нь бүтэн явагдааг байдаг. Тэгэхээр 7 нас хүртэл хүүхдийн уушигны хөгжил явагддаг учраас нэг номерт бид нар бага насны хүүхдэд маш сайн хамгаалах хэрэгтэй. Систем амьсгалахын арга болох шүү дээ. Одоо өглөө оройтой бол. Одоо наашлаад энэ нэг хяраг мартаас нааш нэг жоохон өнгөрөөл арай гайгүй болж ирж байна. Үнэхээр харамслаа. Та нар ингээ харалтаа. Ингээд зундаа бол одоо эн чи ямар гоё харагддаг гэж. Одоо ингээд харахад зүгээр маш харамсалтай бүр ингээд цаадах юм харагдахгүй байхгүй. Та нар шүн орой бүрхий болвол бүр урдах юмнууд харагдахгүй. Хүүхдүүдийн нэг агаарт гарах санаатай. Гэхдээ хандгаатд ирээд ч ямар ч нэмэргүй. Тойрол битүү утаа, хаасайгүй утаанд сарнидгүй. Тиймэрхүү л байдалтай. Ер нь бол утаанаас хамгаалах ямар ч боломжгүй. Бидний шударгаас шаардж байгаа гол зүйл нь Улаанбаатарыг мань утаагүй болгоод өгчөж. Тэгэл болно шүү дээ. Хэрвээ тэр 40 их 80-ыг мань тодорхой болгоод улсын төсвөдөд татчихвал та нар хэдийн станц байх юм бэ? Хэдэн гэр хороолны Улаанбаатар 70% гэр хороол. Энэ чинь дорхноо ороос суусчихвал шүү дээ. Энэ жилээс ер нь арай их болчиход байна. Бүр утаа. Болж л өгвөл ерөөс аль агаарт гарч хөдөө гарч цавч хөлөөгөө хөдөө гарч л амьдарч шүү дээ. Тэгэхгүй л одоо хотод бол амар. Автобусны буудлын дээрээс гэрлүүгээ орох хооронд угаартал хоолоо хорсоод нүд ам хорсоод энэ нөхцөлд одоо үр хөвгтэй айл болох хол байлахын тулд 7 хоногт 1-2 удаа цэвэр агарт авч гарч. Утаа бол яг Улаанбаатарын хэмжээнд ерөөсөө гамшиг. Энэ бол энийг яагаад Монгол улсын ерөнхийлөгч ерхий сайд их хурлын дарга өөр хинч төр үндэсний аюул хөдлөлийн зөвлөлийн гишүүд яагаад энийг онцгой байдал зарлж энэ дээр арга хэмжээ авахгүй байна. Энэ ч одоо бүр яг үндэсний аюулгүй байдал бүр хотоо
нөхцөл байдал үүсчихэд байна шүү дээ. Заавал амралт гэхгүйгээр нэг хүн баг юм уу гэж бодоод ажлын өдрүүдэд ирж голгож байгаа. Ганцхан гэр хороол гэлтгүй ер нь Улаанбаатар хотод амьдарч байгаа бүхэл айл тийм л байдалтай байгаа. Ер нь бид нарын амралт зугаалах цаг өнгөрөх тийм өвлийн нөхцөл нь ховор шүү дээ. Хүүхдүүд аавд агарсланд гарын мараа ихлэ. Тэгэл нөгөө л хутаатаа 4 уулын голтол ингээл байж лээ. Хүүхдийн амьсгалын замын одоо энэ хүндрэл тий одоо томоо тус дөөрө хүндэрж гин амьсгалын замын өвчлөл ерөнхийдөө буурахгүй байгаа тохиолдол чинь мэдээч нэг номер агаар штэ. Агаарын бохирдол дээр нь одоо энэ олон машины төвжирэл тий машины угаар өдөрт нэг юм чамлтаар юмч дунджаар 32 хүүхд үзэх хэрэгтэй байвал дандаа 80 90 давуулж байгаа. Бид утаа арилсан гэж итгэсэн үү? Эсвэл бидэнд итгүүлсэн үү? Улаанбаатарчууд 2019 оноос эхэлж сайжруулсан шахмал түлш хэмээгч хэвд оруулж барьцалдуулсан гоёмсог савлгаатай хорголжин түлшийг албадан түлээд 4 дахь жилийг ардаа өдөх гэж байна. Сайжруулсан сайн түлш гэж ухуулж байлаа. Өөрөөр хэлбэл хорголжин түлшээр өтгөн хар мананг шингэн цайвар утаагаар сольсон гэсэн үг. Энэ нь агаард дэгддэг нарийн ширгэгтэй тоосон цэрийг 50%-аар бууруулж утааны харагдах байдал нь шингэрсэн ч нүүрс задарлан явцад ялгардаг хүүхрийн давхар эсэл буюу SO2 гэдэг үзүүлэлт 50% нэмэгдэжээ. Ингэхлээр утааг ялсан гэж ухуулах нь алдар нэр хүндийн төлөө нүдэ ухуулахаас буцдаггүй улс төрийн сурталчилгаа байж таарлаа. Утаа бол бүх өвчний суур эхлэл болдог гэдгийг эмч эрдэмтэн судлаачид дуу нэгтээ хэлж байна. Нийт амьсгалын замын өвчний 80% нь утаанаас үүдэлтэй. Хамгийн ноцтой нь 18 төрлийн хавдар үүсгдэг болохыг дэлхийн эрдэмтэд судлаад тогтоочихсон. Дээр үед бидний баг бах цав цагаан застай байж одоо бол тас хар байгаа. Тэгэхдээ хардаа ийм зузаарсан ийм хүнд хар зүйлүүд болцсон. Тэнд юу вэ гэхээр дандаа металл байна. Хүнд металл. Тэгэхээр тэр хүнд металлууд асбестос гэл ингээл яваа. Энэ хордлогууд чинь бидний янз бүрийн хавдар үүсгэж байгаа байхгүй. Одоо та бүхэнд саяхан дэлхийд дахина Монгол хэмээх тодтголтой зарлагдсан утаанаас улбаатай бас нэгэн ноцтой мэдээллийг хүргэх гэж байна. Франц, Испани, Америк, манай улсын хавдар судлалын үндэсний төв гэсэн дөрвөн улсын эрдэмтэн судлаачид 5 жилийн хугацаанд ээлэгний хавдрын эсийн шинжилгээнд харьцуулсан гений судалгаа хийжээ. Ээжил төстэй хавдруудтай харьцуулж хийсэн энэхүү судалгааны дүгнэлтээр бусад оронд байдаггүй мутац хэлбэрийн шинж илэрсэн байна. Үүнийг Монгол хүнд өвөрмөцөөр илэрсэн гэж дэлхийд дахинаа зарлжээ. Энэ нь нүүрсний задарлаас үүдэлтэй хорт бодисоос үүсдэг болохыг мэдгдсэн байна. Өөрөөр хэлбэл гамшигын хэмжээнд хүрсэн агаарын бохирдлын асуудлыг нэн даруй шийдэхгүй энэ хэвээрээ удаан үргэлжилбэл үр удам дагсан хавдрын мутацтай болохыг үгүйсэхгүй гэж анхааруулжээ. Нүүрсний задарлаас үүссэн хорт бодисуудаас үүсэлтэй мутацаас шалтгаалаад илэгний эсийн хавдар үүсчээ гэдэг. Тэр нь барууныханд байна уу гэхээр тэрнийх нь барууныханд маш бага юу байдаг. Тэгээд байхгүй тийм мутацийг илрүүлээ. Энэ нь бол Монгол хүнд өрмөцөөр гарч ирлээ гэдэг дэлхийд одоо судалгааны зарлаа хичлээ л да. Тэгэхээр харамсалтай. Өөрөөр хэлбэл бид бүхэн нүүрснийхээ асуудлыг шийдэж чадаагүй галаа түлж нүүрсээ шатаасаар байгаа. Тэр үн дундаа хордоод тэрнээс нь болоод тэр 25-ын 71% нь ерөөсөө байгаль орчны шалтгаантайгийн 71% нь ерөөсөө л нүүрсний утаанаас болж хавдар үүсчээ гэдгийг дэлхийн хөтлөж байгаа. Тэр нь геномын судалгаа. Энэтэй одоо хинч марахгүй ямар ч улс төрч маргаж чадахгүй болчихж байгаа. Утаанаас үүдэлтэй, мутацийн хэлбэртэй элэгний хавдар Монгол хүнээс илэрснийг дэлхийд дахина дуйлаантайгаар зарлчихлаа. Энэ бол монголчуудыг угаарын хөндөд хордож байгааг, үр удмаараа үе олноороо устж үгүй болох аюул дунд амьдарч байгааг илчилж байна. Одоо дурдах гэж байгаа хитгэн тоноос л Улаанбаатар хот бол хороор бүрхэгдсэн угаарын хөндий мөн юм аа гэдгийг бэлгэнэ ойлгож болно. Олон улсын судлаачдын дэвшүүлдэг үзүүлэлтээр агаарын чанарыг хэмжигдэх хүн 10 микрограммаар нэмэгдэхэд хавдрын эрсдэл 9%-аар нэмэгддэг гэж тодорхойлжээ. Дээр дурдсанчлан агаарын бохирдлыг 50-аас 100 микрограмм төвшөнд хэвийн гэж үздэг бол Улаанбаатарын агаарын бохирдол хамгийн ихтэй толгойд, баян хошуу, зурагт, хайлааст, дарих, монёл,
Шар хат. Эдгээр цэгүүдэд 500 нэмэх гэсэн үзүүлэлтэд хүрэх нь энэ үхэнд. Хэрв агаарын бохирдол 100 дээр нэмэх нь 10 микрограммаар өөрчлөлт ороход хавдрын эрсдэл 9%-аар нэмэгддэг юм бол манайд 400 микрограммаар нэмэгдэх нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тэр дундаа хавдар үсгэх эрсдэл ойролцоогоор 396% магадлалтай байна. 80% биш, 90% биш, 100% биш, 396% шүү дээ. Эрдэнэхүй захирал ярьж байгаа хавдар өнөөдөр 4 хүнтэй их нэлхс 4 хүнтэй хагаад энэ газрууд дээр төсөв мөнгөн ч гэсэн хуваарлагдаад иргэдэд яаж явах вэ гэхээр өнөөдөр маска зүгээч гэдэг мэдээлэл нь шууд очих хэвээр. Нэгдүгээрт олон улсын стандартаас Монголын 2 дахин бага. За энийг бол ингээ бага үе шаттай бол тэрийг төхүүлэх хэрэгтэй гэдэг дээр бид нар бол бас зөвлөмжөө өгч байгаа. Тэнгүүт л ингээ манайх өөрөө гэд ерөөсө хөдөлгөхгүй суугаад байгаа байхгүй. За Америкийн нэгдсэн улс гэж жишээ авъя л да. Нийгмийн эрүүл мэнд насар өндөр хөгжсөн улсаар. Би өөрөө тэнд сурч ирсэн, ажиллаж ирсэн. Тэнд агаарын бохирдол яриад байдаг байхгүй. Өнөөдрийн агаарын бохирдлыг та бүхэн мэдж байгаа Монгол улсад. Зүгээр тоо хэмжээгээр хэмжигдэхээсээ илүү нүдэнд үзэгдэж хамарт үнэрлэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд бол нүдэнд үзэгдэхгүй, үнэрлэгдэхгүй. Тийм агаарын бохирдол яриад тэр нь хүний амьдралд буюу насжилтанд амьдралын чанарт яаж нөлөөлөд юм гэдэг судалгаагаа хийгээд тэрнийхээ эсрэг арга хэмжээ аваад байгаа хүмүүс байхгүй. Бид нар болохоор 30 жил агаарын бохирдол ийм байна. Нүдэнд харагдаад байхад хамарт нь үнэрлэгдээд байхад цөмөрөө яриад байгаа мөртлөө тэний цаана хойр охирлын багасхын талаар дөрвтэй арга хэмжээ авч чадахгүй байгаа усаа мөнгөө хий цацаад байгаа усаа байхгүй. За цаашлаад СО2-ын одоо тэр мэдрэгч төхөөрөмж гээд нийт 6 тэрбум төгрөгийн төсвийг одоо ганцхан өдрийн дотор одоо яг судлаачдыг ярьж байгаагаар л да нэг өдрийн дотор батлаад тэр одоо төхөөрөмжийг маш олон айлуудад байршуулж тавьсан. Тэгвэл энэ маань өнөөдөр яг ямар үр дүн өгöd байгаа юм бэ? Энэ төхөөрөмж одоо үр дүнгээ өгч байгаа юм уу? Ажиллаж байгаа юм уу? Хэн ч мэдэхгүй байна. Таагүй мэдээ, таагүй судалгаа, таагүй тоон үзүүлэлт хүргэж байгаадаа хүлцэл өчье. Хүрээний булааг дэлгвэл далаа гэдэг шиг сүүлийн үед таагүй мэдээ араараасаа хөөрөх боллоо. Ядчил байгалийн баялгаас гаргаж авсан нүүрсээрээ мөнгө олох байтал цөөхөн хідүүлээ хувааж аваад найрлаж байж болзошгүй байна. Үлдэгдэл дайвар нүүрсээр нь сайжруулсан шахмал төлж үйлдвэрлээд чухам утаагүй болно гэтэл наана цайвар дуу шингэн утаа харуулж хаад цаагаараа цаган дээр ажиллаж байж болзошгүй тухайараа ойрын үед дуулдах боллоо. Агарын чанарын индекс гэдэг үзүүлэлт маань 2018 оны 10 сарын 10-нд одоо сайдын тушаалаар олон улсын одоо стандартрууд өгүүлж байна гэдээ өөрчилсөн. Энэ өөрчлөлт нь юу ийгдсэн бэ гэхээр одоо нэг цагийн цаг тутмаар одоо мэдээлжсэн мэдээллүүдийг 3 цагийн дундаж болгоцсон. PM 2.5, PM 10 гэдэг үзүүлэлтийг жишээлбэл 3 цагийн дунджаар хийсэн байхгүй. Тэгэхээр энэ юу гэж харагдаж байна гэхээр хуучин 7 цагт одоо юу гэдэг нь өндөр үзүүлэлттэй байсан PM чинь одоо бага цагтаа гэртээ байгаагүй 6 цаг, хоол хийсэн 7 цаг, тэгээд дараа нь одоо гэртээ зүгээр сууж байгаа тэр 8 цаг гэдэг 3-тай үзүүлэлтийг дундчлаад хуваачгаар чинь өмнөх жилүүдээсээ буурсан харагдаад байна гэсэн. Төрсний хувьд бол яг хуу ppm тортог буурсан гэдэг нь лабораторийн дүнгээр харагддаг. Улаанбаатарын хүн ам нэмэгдэж байгаа. Энэ хоёр ингээ баланс баригдаад нэг хөрсөл гарахгүй байна гэж байгаа. Тэгэхээр одоо юу гэж хэлмээр юм бэ? Чинь нүүрслэм чинь шатаахаар тэгэл утаа гарна шүү дээ. Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхтэй гэсэн үндсэн хуулийн зарчим бий. Гэтэл энэ эрхийг Монголын төр хэнэгчгүй дор ойтуулад байгаа юм биш үү? Учир нь гологдол нүүрс тээвэрлэж ирээд сайжруулсан болгож савлаад гэр гуруулын 220 мянган өрхөөр шатаалгаж утаа үлдэрлүүлж байгааг судлаачид хэлээд байна. Одоо бол ингээд угааж баяжуулчаад баяжуулсан баяжмлаа хятад руу зараад чулууг нь хаяад завсрын бүтээгдэхүүнийг нь төрш болгож ашигладаг байхгүй юу? Тэр нь болохоор зэрэг хуучны бид нэр хэрэгжилж байсан багнуур наалахыг бол арай бага тортогтой. Тэгээ бэлэн байсан үнгүү. Хувийн хвшил үнгүү нийлүүлж байгаа ш нийгмийн хариуцлагын хүрээнд. Тийм болохоор аваад ашиглацсан. Тэгээд тодорхой хэмжээгээр утааны тортог хэмжээ буурсан. Одоо манай энэ утааны асуудал болохоор эзэн биегүй болчиход байгаа. Та хэд мэдчихэ өнөөдөр хэн хариуцах хэвтэй. Тэнгүүтлээ нэг юм хідэн мэрэгчлэнүүд эсвэл нэг юм хорооны дарга алтан зулч гэдэг юм уу те. Энэ хүмүүс чинь зөв гүйцэтгэх төвшний хүмүүсүүд шүү дээ. Эрчим хүчний сайд одоо чойжил сүрэн сайд салхихгүй байна. Хэрвээ салхитай ах юм бол утаагүй болно гэх мэтэр одоо ийм сонин тайлбар одоо яриа өгч юм л да. Энэ бол яг үнэндээ өнөөдөр
Монголын одоо энэ агаарын бохирдолтой тэмцэж байгаа Монгол төрийн маань эмгэнэл Энэ Монгол улсын хэмжээнд яригдж байгаа хэрнээ яагаад энэ хорог засгийн газар ахлахгүй байгаа даа ерөнхий сайд ахлахгүй байгаа штэ дид сайд ахалж байгаа. Тэгээд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчлээ гэдгийг олон жилийн өмнө ярьжсэн хэрнээ яагаад үндэсний аюулгүй байдлыг ахалж байгаа хүмүүсүүд нь хариуцахгүй байгаа юм бэ гэдэг асуудал ахгүй. Дахиад цаашаага уршаа алхмаар байгаа бол эрчим хүчний зориулалтын нүрсийг баяжуулаад цэвэр баяжуулсан нүрсээр завсрын бүтээгдэхүүнээр биш баяжимлаар түр шийх юм бол арай дэрдэнэ. Ягаад гэвэл Европын улсууд олон зуун жил нүрс төлсөн улсууд дандаа тийм баяжуулсан нүрсэл ашигладаг. Одоо сүүлийн 18-19 онд хийгдсэн одоо хэдэн тэрбум төгрөгийн одоо тий асуудлын 33 ажлын 3 ажил нь 100% хэрэгжилт байгаа шүү. Одоо ганцхан нэг жишээ байна л да. Цэцэрлэгийн одоо байгууллагын одоо дотоод орчны агаар цэвэршүүлэгч авраад суурьлуулах одоо 4.4 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тэгвэл одоо энэ 4.4 тэрбум төгрөгөөр авсан агаар цэвэршүүлэгч маань яг өнөөдөр үр дүнгээ өгч гэнэ үү? Яг цэвэрлж чадж гэнэ үү? Энэ ямар төхөөрөмж байршуулсан бэ? Ажиллаж байгаа мүү гүн мүү гэдгийг хянах одоо системийн чалга, тогтолцоон чалга. Наад зах нь Монгол улс одоо агаарын бохирдол дээр гадаад орчны агаарын бохирдол, дотоод орчны агаарын бохирдол гэж байдаг бол дотоод орчны агаарын бохирдлыг хянах одоо тэр стандартаа Монгол улс одоо бүр байхгүй болгоцсон байх жишээтэй. Утанаас салахын тулд яах хэрэгтэй гэхээр урт хугацааны, богино хугацааны гэж ангилдаг арга хэмжээгээ болмоор байна. Урт хугацааны, богино хугацааны гэж байхгүй. Урт хугацааны гэд хоошин шидэд байгаа хоёр зүйлөөр. Нэгдүгээр хашаанда дулаахан байшин барихад ипотекийн зээл өгөөч. Орон сууцны хороолт өгж байгаагаас илүү их хэмжээг гэр орол руу хуваарлна гэж хуульчмаар байна. Одоо тэгээд үүсэж байгаа эрүүл мэндийн асуудлаа яаж тэглээ барагдуулах юм гэдэг асуулт орж байна. Тэр хүний эрхийн үндэсний комиссийн чиг үүрэгтэр шүүхэд нэхэмжил төлөөлөл нэхэмжил гарах эрх байдаг. Гэхдээ нөхцөл нь юу вэ гэхээр хэрэгцээ одоо иргэдээс тодорхой хүсэлт ирэх юм болвол төлөөлөл нэхэмжил гаргадаг. Стратегийн өмгөөлөл хийлгэж болно л доо. Гэхдээ стратегийн өмгөөл хийлгэхдээ чинь айлын засгийн газар гэдэг юм уу эсвэл эрүүл мэндийн яам, байгаль орчны яам одоо тэрийг буруутгах байгаа үндслээ нэг нотлогоон дээр суурилж хамгаалах шаардлага гардаг байхгүй юу? Тэгэхээр нотлогоон дээр суурилж хамгаалах гэхээр чинь манай улсад ягаад юунаас болоод байгаа гэдгийг шүүх өөрөө бас иргэний нэгэн байгууллага бас өөрөө ториулганд нотолж чадахгүй. Хоёр дахь нийлдэхтэй боломж нь юу гэхээр төрийн бус байгууллагууд нийтийн ашиг сонирхлоор буюу нийтийн эрүүл мэнд хүүхдийн эрх за энэ өрөөлөн байгаа орчны эрхийн асуудлаар нийтийн өмчийн асуудлаар энэ юу шүүхэд хандах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ дээр хүний эрхийн үндэсний комисс бол одоо болцолтой байна шүү дээ. Бид нэр өөрсдийнхөө санаачлагаар шүүхэд ханддаг юм байна. Энэ дээр тэгээ хүсэлт ирсэн мэржэж бид нэр тэрийг нь шүүхэд нэхэмжлэн хамгаалах боломжтой байна гэж үзүүл төлөөлдөг ийм тэтгээд ийм байгууллага институт. Хуулинд ягаад ямар өөрчлөлт гарах хэрэгтэй бэ гэхээр нөгөө үндсэн хуулинд 17-гийн 2-т нь иргэн өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө хамгаалах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхэд хамгаалах ёстой заалтууд нь эрүүл мэндийнхээ тухай хуулийн дээр, эрүүл мэндийнхээ даатгалын тухай хуулийн дээр ороогүй учраас энэ хуулиуд нь хооронд уялдаа холбоогүй байна. Улаанбаатар хотын урд хэсэг утаагүй шар ногоон өнгийн төвшинг зааж байна. Энүүгээр улс төрчид голдуу хоорондоо хөрчлөж нутагладаг. Харин хойд хэсэг нь аюулын улаан хүрэн өнгийн төвшинг зааж байна. Энд амьдрахсад бол утаа гэх хөрштэй, улны гих тодтголтой угаарын хөндийд хордогсод. Удахгүй бид дулаарч утааг төрдөө мартна. Гэхдээ хаврын хаврад учран зологдог үнсэн саарал тоос бүжгэнсэн хөрсний бохирдолтойгоо учрна. Араас нь залгуулад ялгадас хөвж элдв төрлийн ням бактери урссан шавар шалбаагтайгаа нүүр тулна. Нийслэлчүүдийн амьдрал нэг иймэрхүү үргэлжилсэн. Цааш нь ярих уу яах вэ?